Харин дэрх үзэгчтэй хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын 21 аймаг 361 сум 9 дүүрэгт санаачлан өрнүүлж байгаа хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөнийг тань мэдхийн телевиз дэмжин ажиллаж байгаа лээ. Энэ ажлын хүрээнд 7 хоног бүрийн нягмар пүрэв гаргуудын 19 цагаас Бямгаргийн 12 цаг 30 минутаас хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлгийг шууд эфирээр дамжуулан үзэгч та бүхэнд хүргэж байгаа лээ. Өнөөдөр студид Монголын залуучуудын холбооны зочин хөтлөгч Цэрэн Долгор, хөтлөгч Туул Миний бий ажиллаж байна. Ингээд Цэрэн Долгорын нэвтрүүлэг эхлэхийн өмнө тийм ээ ойрын амралтын өдрүүдэд хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөний эргэн тойронд болсон мэдээллүүдээ бас үзэгчдэд тавьж хүргэх үү. За хулгайчгүй Монгол хөтөлбөөний одоо Дундгой аймаг болон Өмнөг аймагт өрнөд ирсэн байгаа. Тэгээд энэ юм одоо орон нутгийн ард иргэд болон хэл мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажилласанд баярсан талархснаа илэрхийлмээр байна. За тэгээд ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчд буюу 10-аас 12 дугаар ангийн сурагчдын дунд гар зэг болон үсэг бичлэгийн уралдааныг зарласан байгаа. Нийслэлийн сургуулиудаас 200 гаруй бүтээлүүд ирсэн. Шалралт нь явагдаж байна. Тэгэд маргааш одоо Монголын залуучдын холбооны залуус танхимд энэ бүтээлийн үзэсгэлэн маань гарнаа. Маргааш гэхээр 2015 оны 12 дугаар сарын 9 өдөр. Монголын залуучуудын холбооны залуус танхимд энэ хүүцэглэн маань гарах нэ. За тэгэхээр өнөөдрийн хоёулангийн чинь үзэгчдээс авах санал гэх юм бол ерөнхийдөө 1992 оноос хойш Монгол Улсын нийгэм эдийн засаг тийм ээ нийгмийн амьдралд нөлөөлсөн харуулт юмнуудыг нэрлсэн байгаа тэрэгдээ саналсуулгаар тэгээд энэ нэрлсэн жагсаалтууд дээр бас үзэгчдийн саналыг авах байгаа. Тэгэхээр Монголд хямрал биш хулгай нүрэлсэн гэдэгтээ иргэн та санал нийлэхгүй. Хулгайчгүй Монгол 1919-45 шууд утсан дээр үзэгч та бүхний саналыг Монголын залуучуудын холбооны зочин хөтлөгч Цэрэн Долгор бид хоёрыг авах байгаа. Тэгээд энэ башигын дурдж хэлэхэд бол үзэгчдийн саналыг бид 7 хоногт 3 удаа шууд нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгчдийн саналыг авч за бас эфирийн бус цагаар Монголын залуучуудын холбооны 70 18 14 утсан дээр эфирийн бус цагаар 24 цагийн турш авч байгаа. За мөн доор гарч буй сайтуудаар тийм ээ доор гарч буй цахим хаягуудаар та бүхний саналыг авч байгаа. Тэгэхээр энэхүү саналыг ерөнхийдөө нэгтгэхэд тийм ээ за бас хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөнийг дэмжин ажиллаж байгаа байгууллагууд тийм тань мэдхийн телевиз болон Монголын залуучуудын холбооны одоо хамт олон бол ажил хэрэг болгохоор ингэж ажиллаж байгаа гэдгийг башрамдаас дурдан хэлье. Тэгээд ард иргэд маань бас энэ 100 хариулын явдалд одоо оруулах үйл явдлуудыг одоо нэрлээд хэлчихсэн байгаа. Энэ бүхнийг та бүхэнд бас нэвтрүүлгийн цусраар хүргэж танилцуулна. Бас тийм 21 аймагт ерөнхийдөө ингээд хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөн маань ажиллажсэн байгаа тийм ээ. Одоо үлдсэн дутуу аймагуд юу вэ? За Увс аймаг, Баянгалгийн аймаг дээр харах очиж хэмжээг байгаа. За баруун захын 2 аймагта удахгүй очих болно. Тэгэхээр тийм бусад аймагуудаар ерөнхийдөө явчихсан. Улаанбаатар хотын 9 дүүрэгт бол бас ажиллажсэн тийм ээ. Гол нийтийн саналыг авчихсан байгаа. Тэгээд за бас энэхүү хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөнд саналаа өгч чадаагүй иргэд маань 1919-45 шууд утсан дээр шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн дуу хоолойгоор бас орон даяар тань мэдхийн телевизийг үзэн суугаа үзэгчдэд бас хандан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой эфирийн бус цагаар Монголын залуучуудын холбооны 70 18 14 утсан бас өөрийн саналаа өгөх бүрэн боломжтойгаа. За тэгээд үзэгч холбогдтол хоёулаас мэдээллүүдээ хүргэж бай. Бичлэгийн уралдааныг түрүүчийн дугаар дээр хоёулаа хүргэсэн. Тэгэхээр дунд болон ахлах ангиас сурагчдын бүтээлүүд бол үнэхээр гайхалтай сайхан бүтээлүүдийг бас бидэнд ирүүлсэн байсан. Тэгэхээр маргааш өдөр бол үзэсгэлэн маань гарах байгаа. За үзэгч холбогдож байх шиг байна. За тасарчлаа. За тэгээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан 100 хар үйл явдлыг иргэд нэрлсэн байгаа. Тэгээд жишээ дурдах юм бол тийм ээ гинтийн ашигын 68% татвар, нүүрс хөтөлбөр, за 3 дугаарт санжийн зориг агсны аллахын хэрэг орсон бахан. Тэгээд ургах наран хороол байрсан. За 4 дугаарт орсон байна. 5-т халах голын 500 мянган га газрын дүүлэн орсон байна. Улсын хуралд намын жагсаалтаар ордог болсон нь төрийг завхруулах, иргэдийн шууд сонгох эрхийг зөрчсөн гэсэн асуудал орсон байна.
За тэгээд өмч хувьчлал сонгуулийн санал тоолох хар машин бол бас зөв хар үйл явдалд иргэд нэрвэлсэн байна. Казиногийн тухай хууль орсон байна, алт хөтөлбөр орсон байна. За үзэгч холбогдож байгаа шүү байна. Сайн байна уу? Арам төргийн танд хулгайчгүй Монгол таныг сонсож байна. Сайн байна та холбогдсон байна. Телевизийн дуг багсгаад уцаараа яваа. За арам төргийн танд. Да, угадываю, я требующий образование, угадываю, судьба, чемердик, судьба, юрисмена, гидрилян, не тельтемай. Наад сонгож бэлдэж. За баярлалаа. За холбогдсон баярлалаа танд. За Монголд хямрал биш хулгайн үрсэн гэдэгтээ санал нэг байна гэсэн саналыг бас үзэгч маань ирүүлж байна. Тэгэхээр 100 хар үйл явдлын жагсаалтыг бас үргэлжлүүлэн үзэгчтэй танилцуулах юм бол нийтээс бас суулгавна. Мөн тэгээд манай цаан жагсаалт бас цаан жагсаалтыг хүмүүс маань одоо үргэлжлээ явж байгаа. Эхний одоо цаан жагсаалтанд орох хүмүүсийг олон нийтэд санал суулга аваад урлаг хүргэжсэн. Одоо болохоор my site буюу олон цахим хэлбэрээр өөрсдөө болон одоо ихтгэлүүлсэн хүмүүсээ цаан жагсаалтанд оруулах хүмүүсээ нэрлэхэд одоо тийм нээлттэй болсон. Тэгээд энэ ажилд одоо сэргсэн болго оролцох боломжтой. За тэгэл бах үзэгч холбогдсон байна. Арам төргийн танд хулгайчгүй Монгол таныг сонсож байна. Байна арам төргийн. За энэ дурахгүй ах шиг байна тийм ээ үзэгчээ таслаа. Тэгэхээр эрхэм үзэгчтэй та бүхэн цэрэн даалгаар бит хоёрын уншин танилцуулж байгаа 100 хар үйл явдал тийм ээ бас саналд нийлж байгаа эсхээ 1919-45 шууд төвцөнд холбогдсон бас саналаа илэрхийлэхийн бүрэн боломжтойгоо эдгээр 100 хар үйл явдлын жагсаалтыг бол тань мэдхэн телевиз олон Монголын залуучуудын холбоо эсвэл ямар нэгэн нам эвсэл энийг бол жагсаалт гаргаагүй тийм ээ олон нийтийн санал асуулгыг авч бас энэхүү жагсаалтыг гаргаж байгаа гэдгийг дахин хэлээ үзэгч холбогдсон байна. Арам төргийн танд байна арам төргийн Байна. сайн байна та. Байна та холбогдсон байна. Байна та холбогдсон байна. За арам төргийн телевизийн дуу багсгаад уцаараа яриад яваарай та. За энэ одоогтын дээр бас холбогдож байна. За. Хулгайчгүй Монгол гэж юусэн тавчууд идэгчүүч бүгд хулгайч нөх юм шүү. Энэ даавгаа олцсон бол альдихи шиг жоохон болгоо хийгээд одоо нөгөө юм яадаг. Тавчууд нөхөр уусаар маа үүлээд хаалтруудад уусч байгаа мөчлөгөөс ингээд зүгээр яваад байдаг. Ийм юм болчихсон биш таа. Байна таныг сонсож байна гэд. Тэгээд одоо олон нийтээс санал суулгаад тэр одоо олон нийтийн санал суулгад хар үйл явдалд оролцсон үйл явдлуудыг нэрлэж байгаа. Тэгээд хар үйл явдалд бас санал хэлж боломжтой тийм. За холбогдсон баярлалаа тань. За баярлалаа. За ерөнхийдөө Монголд бол дээд даадгүй л хулгайн үрсэн гэдгийг л бас илэрхийлэх шиг боллоо тийм ээ. Дээчүүд бол улс орноор доочууд нь ойр зур амьдралын эрхээр хулгай идэгэ гэж огш байна. Дараагийн үзэгч холбогдсон байна. Арам төргийн танд. Арам төргийн. За уучлаарай үзэгч маань тасарч байна. За тэгээд үргэлжлүүлэн хар үйл явдлуудад жагссан тийм ээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан 100 хар үйл явдлыг иргэд нэрсэн байгаа. Тэгэхээр энд нөгөө нэг 35 тэрбумын татварын өршөөлийн хууль бас нэгдсэн байна. Цэвэр агаар сан байгуулах шийдвэр үр дүн орсон байх нь цэвэр агаар сан тийм ээ зарим улсууд хамжаагүй байгаа, чадаагүй байгаа. Тэгэхээр
2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг бас орсон байна. За үзэгч холбогдсон байна. Арай өндөргий танд. Сайн байна. Сайн арай өндөргий. Арай. Таныг сонсож байна бид. Энэ харин дэлгэн талаар яриад гэсэн. За тийм байна. Энэ илүүр төрөлийг ерөнхийлөгч болсныг оруулмаар. Хар үйл явдлын тусгай Одоо яг 2 сарын 2-ноос эхлээд яг хар үйл явдлыг үйлдсэн хүмүүсийн нэрлэх байгаа. Энэ удаа болохоор яг хар үйл явдлууд дээр нэрлсэн иргэдийнхаа санал асуулга дээр тулгуурлаж яг саналын бас авч ирэх гэж байна. Хэлбэг доржиг ерөнхийлөгч болгосныг хар үйл явдалж басаа. Болгосныг монголчуудын том хар үйл. Ааха. Хар үйл явдлын жагсаалтад жагсаа. За баярлалаа. Танд өөр санал байна уу? За баярлалаа холбогдсон. За хар үйл явдалт. Тэр ойлоо саналуудаа яг авч байгаад англиад бас явчих болох юм тийм үү? Тэгэхээр өнөөдрийн дурдж байгаа үдгээр хар үйл явдлын жагсаалтад холбогдох эзэн холбогдогчдыг бол 2016 оны 2 дугаар сарын 2-наас эхлэн эзэн холбогдогчдыг бол нэрлэх байгаа. За дараагийн үзэгч холбогдсон байна. Арай өндөргий танд. За холбогдсон байна та. Арай өндөргий танд. Одоо над төвийнхээ ганцхан ярилцлаа. За. Танаач хурцсан Монголын басныг бүр ясныг илүү хэрэгтэй. Тэгээд үшээ чимд одоо ойрын хугацаанд яригдаад хурцтай болоод юус. Хамгийн наадхан жишээ их хурцтай байнгын хорон дээр гамбат гэдэг нэг хүн гурван хүний сандлыг кастинг хийж 10 болтойг хурц хийж байгаа. Тийм байна. За. Тэгээд наадхан. Дахиад наадхан жишээ тэрнийг гадаадын нөхөд ингээд авахд тийм өгчхөд. Хорон дээр гомоо. Тэгээд болчихсон. Тэгэхээр тэнд бас нэг бичээд явуулсан. Тийм дотор гоцгоо юм яа, хоёул идэх юм уу? Батлахаар уу. Одоо батлах тийм хэмжих үйлдвэрийг хийсэн. За. өөр яг гоо. Батлахын дээр хараад байсан. Бахуу хаа уу. Ирооны коммунист парти асан талын юу юм яриадсан. Надаас чи авах. За. Одоо тэр зөндөө. Одоо 20 цагт 3 автобусны бас харуул яв. Дахиад нэг юм. Одоо автобусны сайхан болоод тэгээд ажлаас уусаад хохроод фотограф баян шоу наалсаа явж байгаа. Одоо хөлтөж явах гэж. Наад харуул яв. Бүр амархан мэт авах юм байна. Тэгэхээр дэлгүүрүүд нэм угаасаа дэлгүүрүүд хаадаг тэр уусаад харуул яв. Монголчууд яахтай. Өнөөдөр дахиад 2400 машин бөөнд явчихад ойрын дэлгүүрт 6 байнгаас авч энэ чи юу хар үзэг. Энд хар үзэг. Нэг тооцоод үгих юм. Тэр өөр усад энэ санаа аваад ярих байлгүй. За тэгэл байх уу. Баярлалаа. За баярлалаа танд. Тэгэхээр хар үйл явдлууд бол бас нэлээдгүй байх шиг байна тийм ээ. За мөн хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах асуудал бол бас хар үйл явдлын жагсаалтад оруулъя гэх түрүүчийн дугаарууд дээр бас иргэд маань холбогдож ярьсан байгаа. Энэ бол бас нэлээдгүй харамсалтай хэрэг тийм ээ. Монголын хүүхдийн урлан бүтээгтүүд бол жилдээ 1000-аас 1200 хүүхдийн 30 гаруй төрлийн дугууланд эсвэл авч өнгөө сургадаг гэсэн мэдээллийг авчихсан. Авчилчаар 2012 оноос бас Монголын залуучууд холбооны хүүхд залуучууд зориулсан барилга байгууламжийг зориултын дагуу ашиглая гэдэг солон нийтийг энэ хөтөлбөрөөс өрнүүлсэн байдаг парк аврыг гэх мэтчлэн. Энэ одоо бас энэ асуудал ч гэсэн залуучууд холбоо хүүхд урлагийн байр суурьнаас бас аврыг хөтөлбөрийн өрнүүлээд одоо бас хэлсэн сошиал медиа орсогчтой явагдчихэв. За тэгэл бах дараагийн үзэгч холбогдсон байна. Орон дөрвий танд. Сайн байна та. Баярлалаа байна. За орон дөрвий танд. Энэ батлын батлагчийн хэлчихсэн шүү дээ. За. Одоо тэр хартум дарамжлал төрөөсөө баширлаас ямар үзэгтэй хартум содяттай гэдэг нөгөө юу хөлтөссөн хүн дахиад хэлчихсэн өнөдөр ярьсан шүү дээ. Бид хартумаа дарамжлал нэг юу байсан юм уу? Хатин дараагийн юм уу?
Энэ өөр самар харны ардуу ондохтой танд ингэсэн гэдэг хараас тэрийгээс энэ ертөнцөд ачсан болмоор байсан машин байсан. Ахмад энэ тармшигтэй отон дархан байдаг юм уу? Хамаг контактны питэрээр артын башист жичигмэтрийн учтай юу кино коммерчность оросын ирсэга коммерчность систем. Юунаас гарахтай юутай гэж өөрийгөө хэлчихэж байна. За баярлалаа. Таны саналыг хүлээн авлаа. Тэгэхээр энэ хүү үзэгч маань бас нэлээд бухимдамгүй ах шиг байна тийм ээ. Арт түмний өмнөөс бас арт түмнийгээ тэгж доромжлонгүй өнгөсаар үг хэллэгээр бас бичиж болохгүй баха. За энэ хүү үзэгчийн саналыг бас бид хүлээн авлаа. Холбогцсонд баярлалаа танд. Дараагийн үзэгч холбогдсон байна. Орой минь төргий танд. Байна орой минь төргий. За үзэгч тасарлаа. За тэгэхээр цэрэн давтлагаараа өөр одоо үзэгчдээс ирүүлж байгаа шууд эфирийн бус цагаар бас үзэгчдээс ирүүлж байгаа саналуудын тухай бас ярилцвал. Маш сайт болон шууд холбоот хугацаагаар маань одоо олон нийт маань саналуудаа хүргүүлж байна. Тэгээд одоо эдгээр нэг хар үйл явдалд орсон зүйлүүдээс олон нийт бас өргөжлөлөө танилцуулах нь зүйтэй байх. Үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлт гэж бас дэргэд маань санал оруулсан байна. Мөн 2007 онд хадгаламж банкны хэрэг гэж оруулсан байна. 27 вагон самрын хэрэг, 17 чингэл экспертийн хэрэг, улаан мөнгө өнгөрсний шууган. За тэгвэл тэгэхээр эдгээр 100 хар үйл явдлыг нэрлж байгаа маань бол зөвхөн үнэ маргааш болж буй хэрэгүүд биш, эсвэл одоо өнгөрсөн жилийн хэрэг ч юм уу энэ жилийн 2015 оны хэрэгүүд биш гэдгийг бас үзэгчдэд дахин анхааруулж хэлээ. 1992 оноос хойш хар үйл явдлын жагсаалтыг бас та бүхнээр нэрлүүлж байгаа. За үзэгч холбогдсон байна. Орой төргий танд. Сайн байна уу? Би нэг төрөйч башаа гэх юм. За бачархал. Хамаас холбогдож байна. Би нэг татамдах нөртэй. Уцаараа шууд яриад байгаарай та. Яаж гэдэг вэ? За. Холооч лартын холоос тавсарнаа. Би төрчөөд ус. Аттун бакрат үчига чиний бүгд дотор байж байгаа. Энэ бороо төрийн зэрэг. Эдгээр жадагуя гадаадын боол. Зөв өтөлөө чадахгүй. Эргэн хурдч бүгдөө батлал мотор бүгдөө суугрич. Бүгдөө хэрвээ их шодог айтмал уцаан тамахгүй. Зөв ажилласан бол. За тэгвэл яг хар хайр сонгуулийн хар хайрцагны асуудлыг ярьж байна. Энд ч уртаа. Тэгээд чи апдейт дахиад уртын бодох хэрэг өгч. Төрийн ихэн байхын тулд энэ хацаа уртын төр артны төрийн их хол босоор авсан шүү дээ. Ааха. Одоо яагаад юм дахиад хараад тэгээд байгаа юм. Чараад Монгол артны санд и болоос ирээдүйд авч явах чадахгүй шүү дээ. Монгол хууль гараараа санд өөрөө биеэр санд авч гараараа толгойж шудраа. Тэгээд. За баярлалаа. Хараад артны санд. За тэгвэл баярлалаа. За тэгээ. Энэ хар хайрцаг нэг болохоо гэх юм бол эдгээр бүгдөө Монголын төр давчиг хоод босоор авсан хүмүүс шүү дээ. Бүгдөө шорж явах хэрэгтэй. За тэгэл байх уу. Баярлалаа танд. За баярлалаа танд талбарцсан баярлалаа. За тэгэл байх уу. Хар хайрцагны асуудлыг бол тийм ээ одоо 19 аймаг Улаанбаатар хотын 9 дүргээр ажиллахад бол нэрийн асуудлыг иргэд маань шийдээр нэрэлсэн. Энэ жагсаалтад бас би түрүүнд дурдаад өнгөрсөн байгаа. Тэгэхээр хар хайрцагны асуудал бол бас нэг ийм Америкийн нэгдсэн улс гээд сая
иргэн маань ярьлаа тийм ээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад бол 1992 оныхоо сонгуулиар хэрэглээ дахин хэрэглээгүй гэсэн мэдээлэл тийм байлаа. За дараагийн үзэгч холбогдсон байна. Орой минь төргий танд. Баян та холбогдсон байна. За танд орой минь төргий. За, ихтэй холбогдсон байна. Баян холбогдсон байна та. За баярлалаа. Энэ хатаганы дэмжлэг холбогдсон баярлж байна. За. Мэйлшээ байна. Энэ 25 жил болж байгаа парламент гэж би болсноос хойш тийм 17 жилийн ардын нам. Хөлсөлтөө баярлсан шүү дээ. Тэгээд энэ одоо 12 оноос хойш тамад ийм аймаг болгоч юм байна арчилна. Би бодоод байхад одоо ардын нам арчилсан нам ардын нам аль нэг төр байсан бэ тийм илүү төр байсан нь одоо тийм хартаас очмоор ахаа. Чи намайг тэр ариун гүчихгүй яг энэ байшраад байна. Тэгээд ингээд бодоод байхад яг тэрийн дараа яваад гэсэн ардын намын бүхэн өсөд бүхэн багтай муу хаймаас яригдчихжээ. Тэр энэ одоо намцрахад ирэх юм бол энэ улстай ардын нам юу юм идэж өгөх юм хамс болгосон чи идэх шүү дээ. Хоёулаа Тэглэхгүй. ойлгож байна таны саналыг бид хүлээн авч байна. За ингээд одоо энэ намуудын тухай ярих юм бол ойлголт нам ардын нам хоёрыг бол илүү авч ирсэн. Дараа нь одоо энэ 4 жил явсан, сүүлийн 4 жил явсан улсын шүүхэд амархан шүү дээ. Тийм учраас энэ зөв шүүхээсээ хийж бодож байна. Хар дансан барах хүн бол намтай байрлуулаад хань яриагаас ихсэл үчнээ юм байгаа шүү дээ. Ян дэрчээд одоо үчнээ юм байгаа. Би энэ болгоныг яаж одоо энэ үгээр ярих вэ? Тэгэлгүй ах уу? Тийм байна. За баярлалаа холбогдсон тань. Таны саналыг хүлээн авлаа бид. Хамгийн гол нь одоо 1992 оноос өнөө хүртэл одоо нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлсөн үйл явдлуудыг олон нийтээр нэрлүүлж саналсалга авч байна. За тэгэлгүй ах. Тэгэхээр Хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг маань бол тань мэдхэн телевизэн шууд эфирээр 7 хоног бүрийн мягмар пүрэв гаргуудын 19 цагаас бямгаргийн 12:30 минутаас та бүхний саналыг хүлээн авах байгаа. Тэгэхээр 2016 оны 2 дугаар сарын 2-ны хүртэл 100 хар үйл явдлын жагсаалтад нэрлэх хар үйл явдлын жагсаалтыг та бүхнээр нэрлүүлэх байгаа. 2 дугаар сарын 2-ноос хойш бол эдгээр 100 хар үйл явдалд холбогдох одоо эзэн холбогдогчдын нэрийг бас нэрлүүлээд явах байгаа. Хар үйл явдлууд нь одоо нэрлэгдчихсэн. Тэгээд одоо олон нийтийг ингээд танилцуулаад олон нийтээс тэр хар үйл явдал дээр саналсалга аваад тэгээд явна. 2 сарын 2-ноос эхлээд бас энэ үйл явдалтай холбоотой одоо хар үйл явдалтай холбоотой тэдүүдийг нэрлэх юм аа. За тэгэлгүй хаа дараагийн үзэгч холбогдсон байна. Орой минь төргий танд. Сайн байна та холбогдлоо. Баян та холбогдсон байна. Таны саналыг сонсч байна. Энэ бол энэ одоогийн төрийн хэлж байгаа одоо тийм 76 хулгайч байгаа шүү дээ. 76 хулгайч байгаа. Тэрнээс гадна одоо энэ өөрийн тэмхий одоо яамны сайд болсон энэ тэмхий програм дараалал ийм юмнуудыг одоо Монголын ард түмэн 2016 оны сонгож болохгүй. Ардсан нэртэй ардсан юу ихсэн амжилтчин гахайнууд одоо зөндөө шүү дээ. Одоо тэгээд баригдлаа үйлдэлээр баригдлаа аваач шоронд хийлээ. Ардын хүүхэд ардын дөрвөлгээд 10 жилийн аваад шоронд очоод ясаа идээд гараад ирдэг авилгалчин мөдөн хайнууд хитэн телефоноор мэдчихээ шоронд очороо 10% унаад ийм үдчих тийм ээ. Тэгээ одоо ингээд инженерийг хийжтэй. Монголын ардын одоо зөв сонголт хийхдээ хамгийн гол нь сонгуул өгөхдийн хараа эцгийн битгэж болохгүй. Хараа эцэг бол компьютер. Хамгийн гол нь хараа эцгийг бол бид нар одоо компьютер дээр юм бичээд сануулаа хадгалчихдаг шүү дээ. Тэр үнтэй адилхан ялгаа байхгүй хараа эцэг. Одоо тэгээд энэ яг одоо энэ засгийн шиг барьж байгаа ардсан байна. Яг энэ батгүй дахиж. Одоо яг ардсан яг тэр өрж байгаа энэ үед Монголын том аж ахуйнуудыг хөвчлээ дуусчих шүү дээ. Өөрийн болоод одоо ингээд хүүхдийн урган нутгийг бас хөвчлөгээд ингээд ард Монгол
юм шүү дээ. Одоо хүүхдийн төлөө одоо хамт хийж байгаа. Харин тийм. Энийг хүүхдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн бас харамсалтай мэдээлэл яваад байна. Газрын бол ерөнхийдөө зараад дууссан байгаа тийм ээ. Тэгээд дараа дууссан шүү. Хичнээн том газартай байлаа. Хичнээн сайхан мод бут зүйл байгаа. Гараж байгаа хөөсний өөртөө. Одоо тэр нэг архичээ нэг аваараа сонгогдсон архичээ гिचүүн байдаг шүү дээ. Нэг шулгуулсан нэг юм. Тэр архичээ гिचүүн болсон шүү Батбаяр шүү дээ. Тэр өөртөө зориулсан. Тэрний тэр үндсэн үеийг өөрчлөх болно. Үндсэн үеийг нэрэл өөрчлөх оруулах болно. Гэхдээ хамгийн гол нь тэр Батбаярын хийж байгаа шиг тэднийг 90 суулгаад автозаваатай дахиж хэдэн одоо бас амжилтын бүтээн ханамын юухгүй тийм ээ. Одоо сурч дуусаа нэрээ. Бидэнд одоо яг үнийг хэлгээд их орон гэдэг зүгээр хэлхээс тээжэд идэж хэлхээс өөр үгнээс өөр юм байхгүй үлдэхэр боллоо юм гэхээр. Бүгд бараг хятадын гадны ихний хоо боллоо шүү. Очин гэдэг хүртэл одоо баярлахаа 5 дахаас юу авахгүй гэж байж юу гэсэн үг тийм үү? Нэр үнэхээр бохомдож байна. Одоо яах юм бэ? Юу болох вэ? Бид нар яг ингээд одоо ингээд нэг жилийн дараа тэгээд нөгөө ертөнцийн хүсийг үзүүлээд бид нар хойч үр үүдэн яах юм бэ? Тэгээд үнэхээр бохомдож байна. Одоо яах юм бэ мэдэхгүй нэр. Монголчуудад уйлмаар 2016 оны сонгуулиа дүү хийгээрээ одоо бид нар хайрлаар одоо нэг 76 жинцэн очсон бүгдээрээ хайрлаар тавьж шít. Бэлэгсэл гараад. Тэгээд нэг юм чи би өөрөө баян зүгтүүр гээсэн. За. Энэ хамгийн гол нь бас юм одоо нийтийн захирагчны нэг автодлааны зөвхөн хийшин юучлэр болдог гэхэд өчнөө төгрөний юм хийдэ нэгдүгээр ойлгох юм бол өчнөө гонсээс мөнгөний ав. За уучлаарай. Үзэгч маань татарч явах шиг байна. За тэгэхээр Баян зүрх дүүргийн иргэн маань бас өөрийн үзэл бодлоо ихэд бухимдангуйлаа. Тэгээд таны саналыг авлаа. Бас үнтэй санал шүүмжээ хэлж байгаа баярлаа гэж хэлье. Тэгээд хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх дугаар 4-р өдөр 19 цагаас гарны 19 цагаас шууд эфирээр дамжуулан үзэж та бүхэн. Тэгээ Монголын залуучдын холбооноос одоо олон нийтийн санал асуулгыг олон нийт хүргэх зорилгоор энэ нэвтрүүлгээрээ 100 үйл явдлуудыг мань одоо нэрлэж яасан нараа тэгээ та бүхэн бас нэрлсэн үйл явдлууд дээр минь саналаа хэлж дэмжих гэж байна. За ингээд пүрэв гаргийн 19 цагаас иргэн уулзцгаая. Үргэлжлүүлэн таны мэдхэн телевизийн оройн хөтөлбөрүүдийг хүлээн авна уу. За баярлалаа.